welcome back. Canon English content-ийн маань 10 дахь дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар дээр бүгдээрээ Friends телевизийн цуврал киноны 1-р улирлын 2-р ангийн хэсэгчлэн үзэж, амьдрал хэрэгтэй харилцан ярианд түгээмэл ашиглагддаг өгүүлбэрүүдийг болон шинэ үгсийг бичиж тэмдэглэж авцгаая. Өмнөх дугаар дээр Past Perfect Continuous Tense буюу төгс өнгөрсөнд үргэлжилж байсан цагийн хэрэглэх тохиолдлууд хувирах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзсэн бол энэ удаагийн дугаар дээр Future Simple Tense буюу энгийн ирээдүйн цагийг үзэх болно. Мөн төгсгөлд нь би та бүхэндээ 13 popular idioms to sound like a native speaker буюу унгаан англи хэлтэй юм шиг сонсогдох 13 хэл зүйгийг зааж өгөх болно. Та бүхэн бидэнд урам хайрлаад энэ хүсвийг маань subscribe хийгээрэй. За ингээд хичээлд орцгоё. What you guys don't understand is, for us, kissing is as important as any part of it. Yeah, right. Serious? What you guys don't understand is, for us, kissing is as important as any part of it. Залуучууд та нарын ойлгохгүй байгаа зүйл бол бидний хувьд үнсэлт гэдэг бусад хэсгүүдийн адил чухал зүйл. Yeah, right. Тийм ээ, зөв шүү. You serious? Нэрээ гэж юу? Oh, yeah. Everything you need to know is in that first kiss. Absolutely. Yeah, I think. Everything you need to know is in the first kiss. Чиний мэдэх ёстой бүх зүйл чинь тэр анхны үнсэлтэнд бий. Absolutely. Маргаангүй. Are we still talking about sex? Are we still talking about sex? Бид нар сексийн талаар ярьсаар л байна уу? Whose little ball of paper is this? Oh, that would be mine. See, I wrote a note to myself, and then I realized I didn't need the note, so I balled it up, and now I wish I was dead. Whose little ball of pepper is this? Энэ жижигхэн бөөрн килчгсэн цаас хэнийх вэ? That would be mine. Наадах чинь минийх байх. I wrote a note to myself, then I realized I didn't need the note. Би өөртөө тэмдэглэл бичсэн юм. Тэгээд тийм тэмдэглэл надад хэрэггүй болохыг би ойлгосон юм. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ хоёр шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Note, тэмдэглэл, тэмдэглэл бичих, realize, ойлгох, ухамсарлах, ухаарах. So, I balled it up, now I wish I was dead. Тэгээд би үнийг базаад бүрэн хийлчихсэн юм. Одоо би үхсэн байсан ч болоосой. My engagement ring? Yeah, it's beautiful. Has anybody seen my engagement ring? Хин нэг нь миний сүүн бүгжийг харсан уу? Энэ өгүүлбэрээс бүгдээрээ engagement гэсэн шинэ үгийг сурч авцгаая. Engagement, сүү тавих, сүү, хэлхэлт, холболт. Yeah, it's beautiful. Тийм ээ, гоё юм байна лээ. All right, when'd you have it on last? Boy, probably right before she lost it. All right, when did you have it on last? Тэгэхээр чи хамгийн сүүлд тэрийг хизээ зүүсэн байсан бэ? Probably right before she lost it. Магадгүй тэр бүгжээ алдахаас яг өмнө. Oh, don't be mad. You didn't. Oh, I'm sorry. I gave you one job. Don't be mad. Битгий уурлаж галзуураарай. Эндээс бүгдээрээ mad гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Mad, галзуу, солиотой, маш их уурсан, ухаан мэдэрлээ гэсэн. You didn't. Чи тэгээгүй биз дээ. I gave you one job. Би чамд ганц л ажил өгсөн. Hi. That is not a happy high. Carol's pregnant. Oh, I found it. That's not a happy high. Наадах чинь аз жаргалтай сайн уу биш л байна да. Carol is pregnant. Carol жирэмсэн. I found it. Би үнийг олчихлоо. So what are you gonna do? I have no idea.
No matter what I do, though, I'm still going to be a father. So, what are you gonna do? Тэгээд чи юу хийх гэж байна да? I have no idea. Надад ямар ч санаа оноо алга. No matter what I do though, I'm still gonna be a father. Би юу ч хийсэн гэсэн огт хамаагүй би аав болох хിവэрэл байх болно. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ though гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Though гэвч, гисэнч, тэгсэнч, ингэсэнч, тийм боловч. I'm sorry, why is this girl going to call me? Oh, she just graduated and she wants to be something in cooking or food or I don't know. Anyway. Why is this girl going to call me? Энэ охин яагаад над руу залах гэж байгаа бilé? She just graduated and she wants to be something in cooking or food or I don't know. Тэр дөнгөж саяхан сургуулаа төгссөн. Тэгээд тэр хоол хийгч гэлөө, хоол хүнсч гэлөө мэдэхгүй нэг тиймэрхүү зүйл байхыг хүсдэг юм. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ 3 шинэ үгийг сурцгаая. Эхний үг graduate, сургууль төгсөх, сургуульд үргэх, бакалаврын зэрэг авах. Хоёр дахь үг cooking, хоол хийх, хоол бэлдэх. Гурав дахь үг food, хоол хүнс, идэж тижэл, хүнсний бүтээгдэхүүн. Anyway, I told her you have a restaurant. No, Mom, I don't have a restaurant. I work in a restaurant. Well, they don't have to know that. I told her you have a restaurant. Би түнд чамайг ресторантаа гэд хэлчихсэн. I don't have a restaurant. Надад ресторан байхгүй. I work in a restaurant. Би ресторанд ажилладаг. Well, they don't have to know that. За, тэд нар үүнийг заавал мэдэх албагүй шүү дээ. No, it's not. Don't listen to your mother. You're independent and you always have been. Even when you were a kid and you were chubby and you had no friends, you were just fine. Don't listen to your mother. Ээжийнхээ үгийг битгий сонс. You are independent and you always have been. Чи бол бие даасан хүн. Чи үргэлжил тийм байсаар ирсэн. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ independent гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авцгаая. Independent, бие даасан, хараад бус, тусгаар тогтносон. Even when you were a kid and you were chubby and you had no friends, you were just fine. Чи хүүхэд байхдаа ч гэсэн тийм л байсан. Бас чи бондгор байсан. Чамд ямар ч найз нөхөд гэж байгаагүй. Чи тэгэхэд зүгээр л байсан. Эндээс бүгдээрээ chubby гэсэн шинэ үгийг тэмдэглэж авъя. Chubby, махлаг, мэлгэр, бондгор, цулцгар. How long was I in there? I'm just cleaning up. Oh, you need any help? How long was I in there? Би тэнд хэр удаан байсан бэ? I'm just cleaning up. Би дөнгөж сая л цэвэрлэж эхэлж байна. Do you need any help? Чамд ямар нэгэн тусламж хэрэгтэй байна уу? Hi. Ross, you remember Susan? How could I forget? Ross. Ross, you remember Susan? Ross, чи Susan-ыг санаж байна уу? How could I forget? Яаж би мартах билээ дээ? За энэхүү бүгдээрээ Friends телевизийн цуврал киноны 1-р улирлын 2-р ангийн хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцан яриан түгээмэл ашиглагддаг 37 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Одоо бүгдээрээ дараагийн хэсэг болох 4-ийн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн дугаарт Future Simple Tense буюу энгийн ирээдүйн цагийн хэрэглэх тохиолдлууд хуурах хэлбэр болон илэрхийлэх утгыг үзэх болно. Эхлээд бүгдээрээ Future Simple цагийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг нь сурцгаая. Нэгдүгээрт to express a situation or intention in the future or to talk about future plan буюу ирээдүйн нөхцөл байдал, санаа зорилгоо илэрхийлэх эсвэл ирээдүйн төлөвлөгөөний талаар ярихдаа энэхүү цагийг ашиглаж болно. Бүгдээр жишээ өгүүлбэрүүдэд харцгаая. I will go to work tomorrow. Би маргааш ажил руугаа явна. James will repair the car himself. James өөрөө машинаа засах болно.
The ferry will arrive at 10 p.m. Гатлага онгоц оройны 10 цагт ирнэ. Хоёрдугаарт to make a prediction about the future буюу ирээдүйн талаар ямар нэгэн таамаглал дэвшүүлж ярихдаа ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. By 2040 we will have flying cars. 2040 он гэхэд бид нисдэг машинтай болно. The new perfume smells so good it will sell out quickly. Шинэ сүрчиг маш сайхан үнэртэй болохоор маш хурдан зарагдах болно. He will be the next Johnny Depp. Тэр дараагийн Johnny Depp байх болно. Гуравдугаарт when speaking about the promise буюу амлалтын талаар ярихдаа энэхүү цагийг ашиглаж болно. Бүгдээ жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. I will be there at 9. Би 9 цагт тэнд байх болно. I'll help you with your homework. Би чамд гэрийн даалгавар хийхэд чинь туслана. I will call you when I arrive. Би ирэхээрээ чам руу залгах болно. Дөрөвдүгээрт to make quick decision буюу хурдан шийдвэр гаргах үед ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. The phone rings. I will answer it. Утас дуугарахад би хариулъя. I'll get you ice cream. Би чамд зайрмаг авч өгье. Is it midnight already? I'll go to bed now. Аль хэдийн шөнө дунд болчихсон уу? Би одоо унтлаа. Тавдугаарт when describing an action you intend to volunteer for буюу сайн дурын ажилд оролцохоор төлөвлөж буй үйлдэлээ тайлбарлахдаа энэхүү цагийг ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. I will send you the information when I get it. Би мэдээллийг авангуудаа чам руу илгээе. I will translate the email so Mr. Smith can read it. Би энэ мэйлийг орчуулъя. Тэгвэл ноён Смит унших боломжтой болно. I'll make some sandwiches. Би сэндвич хийж өгье. Одоо бүгдээрээ feature simple цагийн хувирах хэлбэрийн талаар үзцгээе. Ерөнхийдөө энэ цаг нь нагийн дөрвөн зэргээр илэрхийлэгддэг. Эхлээд positive буюу баттгах хэлбэрийг харъя. Subject буюу эзэн бий. Verb base буюу үйл үг ямар нэгэн хувирлын үндсээрээ орно. Object буюу тусагдах хүн. Бүгдээрээ жишээ болгож bring буюу авч ирэх гэсэн үйл үгийг авцгаая. I will bring. You will bring. We will bring. They will bring. He will bring. She will bring. It will bring. Ингээд жишээ өгүүлбэрүүдийг авч үзье. I will help you with your homework. Би чамд гэрийн даалгавар хийхэд чинь туслана. The sun will rise at 7 a.m. Нар өглөөний 7 цагт мандна. He will be there at 9. Тэр тэнд 9 цагт байх болно. Sarah will finish the work by 5 p.m. Сара 5 цаг ихэд ажлаа дуусгах болно. Одоо бүгдээрээ negative буюу үүсгэх хэлбэрийг харъя. Үүсгэх хэлбэр үүсгэхийн тулд will туслах үйл үгийн араас not орно. Үйл үг ямар нэгэн хувирлын үндсээр орно. I will not bring. You will not bring. We will not bring. They will not bring. He will not bring. She will not bring. It will not bring. Will not-ийн товчлыг won't гэдэг. За бүгдээрээ өмнөх жишээ өгүүлбэрүүдийг үүсгэх хэлбэрт оруулж харцгаая. I won't help you with your homework. Би чамд гэрийн даалгавар хийхэд чинь туслахгүй. The sun will not rise at 7 a.m. Нар өглөөний 7 цагт мандахгүй. He will not be there at 9. Тэр тэнд 9 цагт байхгүй. Sarah will not finish the work by 5 p.m. Сара 5 цаг ихэд ажлаа дуусгахгүй. Одоо question буюу асуух хэлбэрийг харцгаая. Эхлээд бүгдээрээ general question буюу ерөнхий асуултын хэлбэрийг авч үзнэ. Ерөнхий асуулт гэдэг нь тийм үгүй гэсэн богино хариулт шаардсан асуулт юм. Асуух хэлбэрт will туслах үйл үг нь эзэн биеийн өмнө орно. Эзэн биеийн араас үйл үг үнцээр орох болно. Will I bring? Will you bring? Will we bring? Will they bring? Will he bring? Will she bring? Will it bring? Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Will you help me with my homework?
Гэрийн даалгавраа хийхэд минь чи туслах уу? Will the sun rise at 7 AM? Өглөөний 7 цагт нар мандах уу? Will he be there at 9? Тэр 9 цагт тэнд байх уу? Will Sarah finish the work by 5 PM? Сара 5 цаг ихэд ажлаа дуусгах уу? Одоо бүгдээрээ special question буюу тусгай асуултын хэлбэрийг авч үзье. Тусгай асуулт нь дэлгэрэнгүй мэдээлэл шаардсан асуулт юм. Special question дээр WH нийлэмжээр эхэлсэн асуух үгнүүдийг ашигладагаараа онцлог. WH нийлэмжээр эхэлсэн асуух үгнүүдийн талаар өмнөх хичээлдээр дэлгэрэнгүй утсан тул дахин давтаж заах шаардлагагүй гэж бодож байна. Тусгай асуулт нь will туслах үйл үгийн өмнө ордог. Ингээд жишээ өгүүлбэрүүдээ авч үзье. When will you help me with my homework? Гэрийн даалгавраа хийхэд минь чи хизээ туслах вэ? What time will the sun rise tomorrow? Нар маргааш хитэн цагт мандах вэ? Why will he be there at 9? Тэр яагаад 9 цагт тэнд байх болов? Who will finish the work by 5 PM? 5 цагт хэн ажлаа дуусгах вэ? За энэхүү бүгдээрээ future simple tense буюу энгийн ирээдүйн цагийн тухай үзлээ. Асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Ерөнхийдөө энэхүү цагийн хувьд анхаарах чухал зүйлс нь гэвэл эзэн бие will туслах үйл өгтөд оршиж ордог. Гол үйл үг нь үндсэн хэлбэрээрээ орно. Мөн та бүхэн хэрэглэх 5 тохиолдлуудыг нь сайтар өөрийн болохоор бүгдээрээ дараагийн 4 хичээл дээр ирээдүйн цагийн өөр нэгэн төрөл болох шал болон be going to хэлбэрийн тухай тусгаалan авч үзэх болно. Өнөөдөр үтсэн 4 хичээлээ баттахын тулд та бүхэн Google-с Future Simple Tense Exercises гэж хайгаад дасгал ажлын тест бүглөөрэй. Одоо бүгдээрээ сүүлийн хэсэгт орцгоё. Энэ удаа би та бүхэндээ 13 popular idioms to sound like a native speaker буюу унгай англи хэлтэй юм шиг сонсогдох 13 хэлцүүгийг зааж өгөх болно. Эхний хэлцүүг бол knock it out of the park. Knock it out of the park. Энэ нь ямар нэгэн зүйлийг үнэхээр маш сайн хийж гүйцэтгэхийг хэлнэ. Хоёр дахь хэлцүүг бол backseat driver. Backseat driver. Энэ нь ямар нэгэн нөхцөл байдлыг удирдах хянаагүй байгаа хэрнээ заавар зөвлөгөө өгөх дуртай хүнийг илэрхийлнэ. Жишээ нь та оройн хоолыг гардаж хийж байгаа, гэтэл галтгоонд хин нэгэн орж ирээд танд ерөөсөө туслахгүй мөртлөө таныг инктиг гэж зааварчилж байгаа тэр хүнийг хэлнэ гэсэн үг. Гурав дахь хэлцүүг бол you know the drill. You know the drill. Энэ нь та тухайн тогтсон дүрм журам, хэвшмэл байдлыг мэднэ шүү дээ гэсэн утгатай. Дөрөв дахь хэлцүүг бол to hit a wall. To hit a wall. Энэ нь ямар нэгэн зүйлийг үргэлжлүүлэн хийхэд маш хэцүү үе дээрээ ирэх гэсэн утгатай. Нэгсэндээ тухайн хийж буй зүйлээ тэр мөчид үргэлжлүүлэн хийх боломжгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Тав дахь хэлцүүг бол wake up on the wrong side of the bed. Wake up on the wrong side of the bed. Энэ нь өглөөс ирээд л нэг тийм таагүй мэдрэмжтэй байх, онцгүй аштай байх гэсэн утгыг илэрхийлдэг. 6 дахь хэлцүүг бол get your house in order. Get your house in order. Энэ нь гэр орноо цэвэрлэж цэгцлэх гэсэн утгатай. Мөн үүнээс илүүтэйгээр хувийн ажил хэрэгээ зохицуулах, хуваарлах, цэгцлэх гэсэн утгыг илэрхийлдэг. 7 дахь хэлцүүг бол go out on a limb. Go out on a limb. Энэ нь үнэн зөв биш байж болох зүйлийн талаар хэлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Нэгсэндээ хэлэх гэж буй зүйлээ бацтай үнэн зөв эсхийг нь мэдэхгүй гэсэн үг юм. 8 дахь хэлцүүг бол something rings a bell. Something rings a bell. Энэ нь ямар нэгэн зүйл танил сонсогдож байгаа гэсэн утгыг илэрхийлнэ. Өмнө нь хаа нэгтээ сонсож байсан ч юм уу, хин нэгнээс дуулж байсан ч юм уу, гэхдээ нэг л тийм тод санаж өгөхгүй байгаа гэсэн утгыг илэрхийлнэ гэсэн үг. 9 дахь хэлцүүг бол burn the candle at both ends. Burn the candle at both ends. Энэ нь маш шаргуу ажиллах, үнэхээр завгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг. 10 дахь хэлцүүг up for grabs. Up for grabs. Энэ нь ямар нэгэн зүйлийг хүн бүхэн авч болно, хүн бүр авахд боломжтой гэсэн утгыг илэрхийлнэ. 11 дахь хэлцүүг to have irons in the fire. To have irons in the fire. Энэ нь ямар нэгэн зүйл дээр ажиллаж байх, ямар нэгэн зүйл урагштай байх, ахиц дэвшил гаргах гэсэн утгыг илэрхийлдэг.
12 дахь хэлцэг under wraps. Under wraps. Энэ нь нууц байгаа тодорхой цаг хугацаа хүртэл хүмүүст тухайн зүйлийг хийхгүй үзүүлэхийг зөвшөөрөөгүй гэсэн утгатай. 13 дахь хэлцэг call it a day. Call it a day. Энэ нь тухайн өдрийн үйл ажиллагааг өндөрлөх, тухайн хийж буй ажил хэргийг дуусгах гэсэн утгатай. За ингээд миний бэлтгэсэн кино English content-ийн маань 10 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.